Өнөөдөр байгаль сургаггүй болсны тухайд зурлын 6 дахь дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Энэ дугаарт хүрэх явдал саяхан буюу 2018 онд Айдахо мужид болсон. Хоорондоо холбоогүйч ойрхон газарт нэг өдөр болсон хачирхалтай явдлуудын талаар хүрэхээс гадна Нью Жерсигийн туршлагатай анчны агаарт замхарсан мэт алга болсон хэрэгүүдийг хүргэх болно. (2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Америкийн эзүүлсэн Айдахо мужид орчих Penman Mine гэх хуучин алтны уурхайн тухай нэвтрүүлэг хийж байсан зураг авалтын багийн гишүүн продюсерийн туслах 27 настай Terence Woods зураггүй болсон талаар дуудлага тухайн нутгийн цагдаа болон аврах албанд ирсэн юм. Зураг авалтын багийнхны хэлснээр 10 дугаар сарын 5-ны өдрийн зураг авалт дуусч багийнхан техник эд зүйлсээ хурааж байх зур тун хачирхалтай зүйл болсон гэжээ. Тухайн газрын ойролцоо хад асахтай эрмэг хэсэг байсан бөгөөд Terence гинэд тийшээ өсөрч уулын доош ой дундуур хар хурдаараа гүйж алга болсон гэж мэдэгдсэн юм. Ахлах продюсер Саймоны мэдүүлгээс хөрвөл бид ажлаа дуусаад юмаа хурааж байсан юм. Тэр үед би Terence-ийг анзаархад зураг авалтын багт туслах хийж байсан нутгийн эмэгтэй Шеритэй юм ярьж байгаа харагдсан. Би үргэлжлүүлэн машинд юм хийж байгаа. Архин харахад Шери ганцаараа болчихсон. Харин Terence харагдаагүй. Хожим би машинт ажиллаа дуусгаад гарахад хад асахтай газрын эрмэг хавцаа эзэнгүй гар станц байхаар хэн нэгэн үлдээч гэж бодоод авахаар очиход хад асахны доор Terence ой дундуур маш хурдан гүйж байсан. Би хэн нэгнийг тийм хурдан гүйж байхыг хараагүй. Тэр үед надад яг л туулаа шиг хурдан гүйж байна гэж бодогдсон. Би юу болоод байгааг ойлгоогүй. Terence-ийн гүйж байгаа зүгт зам байгаа тул залуусыг түргэн машиндаас сууж зам дээрээс түүнийг тосож авахыг хэлээд өөрөө хойноос нь гүйсэн. Гэвч тэр маш хурдтай гүйж байсан тул би гүйцээгүй. Мөн хэтэрхий аюултай байсан тул жаахан гүйгээд зогссон гэжээ. Зам дээр тосгоор явсан залуус Terence-ийг олоогүй бөгөөд түүнийг зам дээр гарч ирээгүй гэсэн юм. Тэр хавьд сүлжээгүй учраас зургийн багийнхан уцтай байшин болж 18 цаг 40 минутанд цагдаа аврах албанд мэдэгдсэн байна. Тэр газар аврах албаныхан ирж дараагийн 7 хоног эрэл хайгуул хийсэн ч Terence-ийг олж чадаагүй юм. Цагдаагийнхан тэр өдөр тэнд байсан хүн бүрээс мэдүүлэг авч зургийн багийнхны мэдүүлэгт эргэлзэх ямар нэгэн зүйл олоогүй байна. Өмнө дурдсан нутгийн эмэгтэй Шеригийн мэдүүлэгч зургийн багийнхантай таарсан бөгөөд цагдаа нар түүний мэдүүлгийг найдвартай их сурвалж гэж үзсэн юм. Түүний мэдүүлснээр тэр өдөр энгийн л өдөр байсан бөгөөд өдрийн турш ажлын шаардлагаар Terence-тай харьцсан ч ямар нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаагүй гэжээ. Шери бол Terence-ийн зүгтгаас өмнөхөн юм ярьж байсан хүн бөгөөд тэр үед Terence түүнд гэрээсээ хол ажиллах амаргүй байгаа гэд гэртээ эргэж очоод бүгдийг эхнээс нь эхэлмээр байна гэж хэлэхдээ Шери түүнд энэ зөв шийдвэр байна гэж хэлсэн гэжээ. Үүний дараа Terence машинаас ямар нэг юм авч халаасандаа хийх шиг санагдсан ч юу гэдгийг нь хараагүй бөгөөд тэр үед өөр хин нэгэн Шериг дуудсан тул Terence-аас холдож хожим юу болсныг хараагүй гэсэн байна. Залууг алга болсны маргааш буюу 10 дугаар сарын 6-ны өглөө продюсер Саймон Terence-ийн аавд утсаар юу болсон талаар дуулгасан юм. Terence-ийн аавын хэлснээр энэ тун хачин яриа болсон бөгөөд ярианы эхэнд шууд түүний хүүд юу тохиолдсон талаар хэлэх биш. Өөр зүйлс ярьсан нь таны хүүг надад тун туршлагатай мэрэгчлэн гэж ойлгуулсан. Гэвч бодит байдал дээр тийм биш байсан. Тэр миний хүссэн зүйлсийг хийж чадахгүй байсан гэж хэлсэн гэжээ. Аав нь яг юу болсон талаар асуусны дараа л залгсан учраас хэлсэн байна. Terence орой болж байхад алга болсон бөгөөд маргааш нь л эрлийн ажил хийгдэж эхэлсэн юм. Мөн тэр орой цас ихээр орсон тул эрлийн ажиллагааг амаргүй болгож байсан байна. Эрлийн ажилд аврах ангийнхан мориор болон дулаан мэдрэгчтэй нисдэг тэргээр хайсан юм. Эрлийн үед цагдаагийнхан Terence-ийн зочид буудлын өрөөнд ирж хаалган цоочтой байгаа гэж бодсон ч зургийн багийнхан орсон байсан бөгөөд тэд энэ үйлдэлээ өнөрч нохтод өгөх гэж Terence-ийн хувцснаас авсан гэж тайлбарлажээ. Залуугийн өрөөнд ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй. Тэрээр гэрлүүгээ явхаар хувцас хэрэгслээ баглаж бэлдсэн байж. Түүний ажил 11-р сарын дунд хүртэл үргэлжлэх байсан ч Terence дундуур нь ажлаа орхиж гэртээ харих хүсэлтэй байсан бөгөөд 10-р сарын 10-ны 3 дахь өдөр гэхэд гэртээ очихсан байна гэж аавдаа алга болдог 5-ны өдрийн өглөө зурвас илгээсэн юм. Terence өмнө олон ч телевизийн шоуны зураг авалтанд оролцож байсан туршлагатай нэгэн бөгөөд өмнө хизээч зураг авалтаас дундуур нь хайж ирж байгаагүй.
Тэр явах хүсэлтэд удирдлагадаа тайлбарлахдаа ээжийнх нь би муу байгаа тул очихоос өөр аргагүй гэж хэлсэн бол ээж нь тийм сүртэй хэрэг биш гэд Теренсийг ирэхгүй байхыг хэлсэн ч тэрээр харихаар шийдснэ ээжтэй хэлсэн гэжээ. Тэр алга болох үед утастай байсан ч түүний гар утасны сүүлийн дуудлага нийгмийн сүлжээг нь цагдаа нар шалгаагүй байна. Учир нь тэд Теренсийг зүгээр байгаа өөрөө зам хүртэлгүйгээд тэндээс хэн нэгэн түүнийг авч явсан гэж үзэж байгаа гэсэн юм. Теренсийг ойд гэмтэж бэрцсэн бол цусны үнрээр ноход олох байснаас гадна маргааш нь орсон цасан дээр түүний мөр байгаагүй тул ойд байхгүй гэж бодож байгаагаа цагдаагийн байгууллагаас хэлжээ. Залуугийн аавын хэлснээр зураг авалтын багийнхаа энэ хэрэгт холбоотой тэд хүүг нь хөнөөгүй байлаа гэхэд дарамтлж байсан учраас хүүн ойроо зүгтаахад хүрсэн байх гэж бодож байгаагаа хэвлэлд дурдсан ч түүний үгийг нотлох зүйлс олдоогүй юм. Энэ явдлыг тун хачиртай болгож байгаа өөр нэгэн баримт бол яг энэ өдөр өөр нэг хүн энэ бүс нутагт алга болсон явдал юм. Тэр бол 76 настай Кони Джонсон юм. Кони Теренсийн алга болдог газраас 30-аад км-т байрлах анчтын отогт тогоочоор ажилладаг байсан. Теренсийн алга болдог Penman Mine гэх газар замтай ойрхон байсан бол Конигийн алга болдог анчтын отог аслагдмал зам харгуугүй газар байсан бөгөөд тийшээ явгнаар юм уу морьтой л хүрдэг байна. Гэвч их сурвалжид дурдсанаар Кони тэтгэврт гартлаа тэр бүс нутагт ойн хамгаалагч хийдэг байсан. Тухайн газрыг гарын 5 хуруушгаа мэдхээс гадна тун туршлагатай ойд амьд гарах мэдлэгтэй энэ талаараа бусдад хичээл заадаг нэгэн байсан байна. 10 дугаар сарын 2-ны өдөр анчид отгийг орхиж анд явсан бөгөөд тэгэхэд Кони отогт ганцаараа өөрийн нохоо Эйсийн хамт үлдсэн байна. Анчид яваад маргааш нь буюу 10 дугаар сарын 3-ны өдөр анчдын богино долгионоор Кони холбогдсон ч сүлжээ муу байсан тул тэд Конигийн юу хэлэх гэснийг ойлгоогүй байна. Тэд үүнээс хойш Конитой холбогдоогүй. 10 дугаар сарын 5-ны өдөр л отог дээрээ иргэн ирэхэд Кони болон түүний нохоо байгаагүй гэсэн юм. Отгийн байшинд бүхэн байх ёстой газар байсан ч ямар нэг хачиртай зүйл олдоогүй байна. Харин Конигийн хүрм ширээн дээр байсаас гадна хөрмөн доор нь Конигийн гар буун байжээ. Түүнийг мэддэг хүмүүсийн хэлснээр хэрвээ тэрээр отгийг орхих байсан бол тэр хизэж гар буугүйгээр явахгүй байсан. Үүнээс гадна 10 дугаар сард ууланд хангалттай сэрүү ордог тул хөрөнгүүгээр явсан ч гэж бодохгүй байна гэсэн юм. Үнэхээр ч Кони гинтийн зүйл болоогүй бол байшингаа буугүй, богино холбооны станцгүй, хөрөмчгүй орхин явах байсан гэдэг хачирхалтай юм. Гэвч хүн олж очихж амаргүй тэр бүглүүд ойд юу болсон болоод туршлагатай эмэгтэй яаран гарч яваад иргэн ирээгүй бай. Конигийн алга болсныг мэдгсэний дараа мөн л эрен хайх ажиллагаа зохион байгуулагдсан ч юу ч болж чадаагүй. Хожим 3-7 хоногийн дараа түүний байсан отгоос 25 км-т байх өөр нэгэн анчтын отогт Конигийн нохоо Эйс ирүүс аруул ирсэн байна. Тэд нохоог сул тавьж эзнээ хаана бай газар хүргэн гэж бодоод араас нь дагсан ч энэ санаа амжилт олоогүй. Теренс 10 сарын 5-нд алга болсон бол Кони 10 дугаар сарын 3-наас 5-ны хооронд алга болсон. Теренс болон Кони огт бие биенээ мэдэхгүй бөгөөд эзэж таарч байгаагүй ч ойролцоо бүс нутагт хэдхэн хоногийн зайтай алга болсон энэ хоёр явдлыг тун хачиртай болгож байгаа. Мөн энэ бүс нутагт 8 жилийн өмнө бас нэгэн аялагч ир нохоотойгоо алга болоод 2-7 хоногийн дараа нохоо нь ганцаараа олдсон. Түүний нохоо баг зэргийн цангаснаас бусдаар эрүүл байсан бөгөөд мөн л эзнээ заах байх гэд явуулсан ч ямар нэг үр дүнд хүрээгүй байна. Энэ хэрэг мөн л бас намар болж энэ газарт хүн алга болох бүр намрын улирал байсан нь мөн хачирхалтай байгаа юм. (2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 74 настай Барри Зэлд Нью-Жерси мужийн Пен гэх газарт буганд зориулж өгөөж тавихаар яваад Орос руугүй алга болсон юм. Барри туршлагатай анчин байсан бөгөөд өөрийн Chevrolet маркийн машинаараа хайртай нохоо Тафитагаа хамт явсан байна. Барри тэр өдөртөө ирнэ гэсэн ч ирээгүй. Түүний эхнэр Жанет Зэлд нь санаа зовоогүй бөгөөд нөхөр нь ойд хоноглох явдал үе гардаг гэсэн байна. Дараагийн 2 хоног Жанет нөхөрлүүгээ залгаж байсан ч утсан салгаатай байж. Эхнэр нь 5 хоног хүлээж харсан бөгөөд үүний дараа нөхрөөс нь сураг гараагүй тул нөхрийнхөө найзуудад нь хэлж тусламж хүссэн байна. Найзууд нь түүний явдаг газрыг мэддэг тул
2 дахь хоног дээр Warren Grove гэх газрын ойролцоогоос зам дээр түүний машиныг олсон юм. Машиныг олох үед түлхүүр нь машиндаа зоолтостой. Урд 2 хаалганы цонх бүрэн нээлттэй. Утас төрөвч зэрэг үнэтэй зүйлүүд нь машин дотор байсан бөгөөд түүний нохоо машиндаа байж байсан юм. Нийт 6 хоногийн дараа олдсон ч нохоонд буганд тавих өгөөшнөөс нь идэн амьд гарсан байна. Тэд цагдаад мэдэгдэж тэр хавийн газар бүрэн хэмжээний эрлийн ажил хийгдсэн ч баарыг олж чадаагүй. Баарын нохоод тун хайртай байсан тул хэрэг машинаасаа хол явах болсон бол нохоогоо орхиж явах үнэлэхгүй гэж үзсэн байна. Түүний эхнэрийн үзэж байгаагаар баарын машинаа зогсоогоод нохоогоо машинд хүлээж байхыг хэлээд өөрөө мод руу орж хідэн өгөөж тавьчихад ирэх зур ямар нэгэн зүйл болсон байх гэж бодож байгаа гэжээ. Гэвч энэ ямар нэгэн гэмтэргийн шинжгүй байгаа бөгөөд хэрв түүнд халтсан бол түүний машиныг нь яагаад аваагүй вэ? Мөн машин доторх гар утас төрөвч зэргийг огт оролдоогүй байгаа явдал юм. Эрлийн ажиллагаа хийгдсэн үе тун таатай нөхцөлтэй байсан. Хүчтэй салхи бороо зэрэг байгаагүй ч өнөрч ноход болон мөрчид ямар ч улмөр болж чадаагүй байна. Тэр хавийн газрыг сайн мэддэг, туршлагатай анчин баарыг зээлдэн ямар ч улмөр үлдээлгүй алга болж өдийг болтол олдоогүй байгаа. Энэ хэргийг өмнө дурдсан явдлуудаас тутгааргүй ачаалтаа болгож байгаа. Энэ түрээд өнөөдрийн байгаль сургуу болгоцод сурлыг төгсгөе. Сэтгэлдээ үлдээхээ бити мартаарай. Баяр та.